Улсын их хурлын гишүүн, төрийн нийгмийн нэртэй зүтгэлтэн, төрийн сүйрхэлтэй яруу наригч, Очирбатын Дашбалбар цаг бусаар өөд болж бидэнд хүнд гарц төгөөллөө. Дашбалбар өөрийнх нь төлөө ус, их орны хон төлөө, хүн ардынхаа төлөө санаа зовниж, тэмцэж явж бусдад элдвэр хэлвэлж байсан. Гэлээч өөрийнх нь хэлснээр доромжлуулах тусам улам өнгөрж, долоон бурхан од шиг ялзаж явсаар Тэнгэрийн оронд одсон юм. Тэр 9 амьдарч явсан. Тэр ойж бууж, оргиж буцалсан аран шинтэй ирвэсэн. Нэг харахад нэг их догшин амгалан мэт тэгсэн атлаа их хүн шиг өр зөөлөн нэгэн байлаа. Асар нарын мэдрэхүйн түүнийг шаналгаж, нийгэм амьдралын гонигт байдлыг бусдаас илүү мэдэрснийхэн хэрээр тэр мөн бусдаас илүү шаналж үйсэн. Тэр амьд ахуй цагтаан бусдад атлуулж явсан нь цөөнгүй. Түүний сэтгэлийн зүрхэн даринуулсан амьд дам бие биеийн хайрал хүмүүсээ